Өөрөө сэтгэл зүйн өгүүлэлэг. Цаг шөнийн 2 цаг 22 минут болжээ. Цагийн сэрүүлэг цочооход сэрэг сэлэнг бүсгүй дахиад л гисэн залхмаар царай гарган яаран ширээн дээр байх цаганд уурлах шахуу дээр нь даран чимээгүй болгоно. Тэр хүйтэн ус уугаад зургтаа асаав. Тэр усанд орон хэсэг шүршүрс зогсоод гарч ирэн цаг руу харуул 2 цаг 22 минут хэвээр. Тэр нэг их гайхсангүй. Хувцас өмсөн гарахаар зэхнэ. 5 давхрын байрны 4 давхраас доош урууданга тамхи асаагаад үсээ янзалж инээмсэглэн гарч одлоо. Тэр 33 настай өндөр нуруутай ихэмсэг бүсгүй билээ. Өнөөх л янзаар онгорхой шөнийн клубт орон хэдэн грамм виски шимээд бүжиглэн цэнгэн. Эрчүүд хоргоож бөөгнөрч булаацалтах нь түүнд нэг их сонирн биш. Харин түүний төлөө хоорондоо зодтолтохыг харин кайф авдаг байв. Ийхүү гэгээ орох төгснийг мэдэн клубээс гарч гэрийн зүг алхана. Залуус хоргоогч гэлээ тэр хаанаас ч олсон гэлтэй цүнхнээсээ буу гаргаж ирэн. Жинхэнэ шүү. Аливаа ойртод үзэлтэй. Хөмхийгөө 100 тэгж хэлэх нь эрчүүдэд нэг л өөр бас цаанаал айдас төрүүлнэ. Алхсаар гэрийн доор байх түцнээс идэх юм ундаа аваад гертээ орон хайр бэлэн зүйлсийг идэж байгаад инээн их л жаргалтай байгаагаа толинд харан өөр цайхыг ширтэн цаг руу харвал 2 цаг 22 минут байлаа. Зургтаа унтраагаад орондоо ороод унтаад өгөв. Өглөө болж нар гарчээ. Сэлэнгээ нүдэнэн чөтгөр гэж амандаа хэлэн утасны цагаа харвал ажлаасаа хоцорсон байв. Аимшигтай хүнд байгаа биеэ арай хийн даан гяс хувцаслаад нүрээ хальт будаад толинд харахтаа их л ууртай байгаа нь мэдэгдэн. Царайга засан инээмсэглээд гэрээсээ гарч одлоо. Түүний ходоод нь өвдөөд байх шиг санагдана. Замаараа эмийн сан орж эм авч угааж мартсангүй. Байн унгасан хүрхийг тэр үнэн голоосоо үзэн ядагч аргагүй л гаргана. Хэхэрхэд өнөөх шөнө идсэн зүйл нь амтагдана. Тэр үүнд бас л дургүй билээ. Ингэж явсаар ажилдаа ирлээ. Их ядарч байгаач тэр гүрийн суун. Түүний хажуу ширээний залуу долгион. Сэлэнгээ чи хаяа бүр дэлбэрцэн аятаа ирэх юм. Ерөөсөө ажлынхантайгаа гардаггүй юм байж хинтэйгээ шоудод байдаг байна. Манай хамгийн шилдэг урдаа барьдаг ажилтан нүүр царай байж хаяач. Ама хамх тэнэг минь тэглэж чамд ямар хамаа байна. Зүгээр л хаяа гайхмаар юм гэсэн утгаар л да. Сэлэнг ширүүн хараад залууг дуугүй болгон нээрэл онцгүй харагдаж байгаадаа шанална. Дотны найз Укан түүнд хүйтэн ус авчирч өгөөд новш гэж дахиад гарсан юм уу? Чи ингэd хизээ надтай хамт гарах юм бэ? Хэлнэ гिचгээд хийлэхгүй юм. Залуу энтертэй болцсон юм уу? Сэлэнгээ цааргалан өнөөх л зангаараа яриа бол зариулан ховийн асуудлаа үл ярьдаг хэвээрээ. Ингээд орой ажил тарж гэртээ ирлээ. Тэр маш их ядарч байлаа. Гэрээ буулгаснаа хараад гүн амьсгаа аван гэрээ цэвэрлээд дуусав. Сая нэг шүл буцалгаж уугаад зургтаа асаан буудан дээрээ хэвтэн. Тэр ширээн дээр буй цаг руу харвал 2 цаг 22 минут хэвээр харагдана. Маш шүн болсныг ойлгон сая зургтаа унтраалгүй ядарсандаа нам хөрхрэн унтав. Ганцаараа амьдардаг бүсгүй энэ үед найз залуутай байсан бол гэж бодох нь цухалцсан. Ингээд өглөө болж тэр ажлын энгийн өдрүүдийг өнгөрүүлнэ. Өөрөө маш эрүүлэр ирч хүчтэй амьдардаг үлгэр дуурайлал манлайлагч бүсгүүдийн нэг билээ. Хэдэн өдөр өнгөрч байлаа. Түүнд ирэх сарнай цэцгийн 5 баглаа бишгүүдэл их байдагч тэр болзоонд огт явдаггүй. Хаяал нэг кофе ууж суусан залуу цөөхөн байлаа. Энэ амьдралдаа үнэхээр хайртай бүсгүй билээ. Тэр урдын адил 22 цагт орондоо ороод унтаад өгөв. Шүн дунд болжээ. Өнөөхөл ширээн дээрх цагийн сэрүүлэг тачигнан түүнийг сэрээлээ. Сэлэнгээ инээмсэглэн босоод хүйтэн ус суугаад зургтаа асаав. Хэсэг шүршүрт орж зогсож байгаад гарч ирэн цаг руу харвал 2 цаг 22 минут болж байлаа. Сэлэнг инээмсэглэн хувцас өмсөөд гэрээсээ гарч шатаар буухтаа тамхи асаана. Өнөөх л клубтээ ирэн захиалдгаараа захиалан бүжиглэнэ. Залуусыг харан инээмсэглэн харах нь түүний хобби мэт санагдана. Тэр яг л үүр цайхаас өмнө клубээсээ гарч явна. Залуус хоргоовол бууга жинхэнэ гэдгийг харуулхад хинч ойртож чаддаггүй байв. Өнөөх л давтамж
Түүцнээс гомн зэрэг хичнээн удсан мэдэгдэхгүй бэлэн бүтээгдэхүүн авчирч дэлбэртлээ идээд гэрээ буулгаад үүр цайхтай зэрэгцэн унтаад өгөв. Өглөө нь мэдээж ажилласаа хоцорно. Яарсан хүн гэрээсээ гарч гүйхээрээ унгасаа чимээрхэн аажуухан гаргана. Ажлынхан ойр дотн найз залуу бүсгүүчүүд өнөөхөл тавьдаг жижүүрийн асуултуудаа асууна. Ажилласаа ядарсан амтан орж ирэх өнөөхөл хараалаа урсган гэрээ цэвэрлэнэ. Сүүлд нь шүл хийж уугаад шүдээ угаангаа толинд уурлангүй харна. Тэр их ядарсан царайтай буудан дээрээ суугаад цаг руу харах үед цаг 2 цаг 22 минут болж байгаа нь харагдана. Тэр нүдээ айнах хаядан зурагтаа унтраахад нойрондоо дийлдэн унтаад өгөв. Ингээд хэдэн өдөр давтамжтай ажилдаа явсаар л цэмбийж өгчээ. Тэр нэгэн орой гэртээ ирэн толинд хараад "Навч гэж өнөөдөр чинь сэтгэл гэгэлзээд байх чинь." Бүх гэрлээ унтраагаад хөшиг рүүгээ хараад харанхууруу ширтэн инээмсэглээд цагны сэрүүлгээ 2 цаг 22 минут тэр тааруулаад унтаад өглөө. Зохиолыг бичсэн Харт Бэлгүн. Аудио хэлбэрт хөрвүүлэн уншсан Paradox Voice.